Сайн байцгаана уу? 12 сарын ерөнхий боловсролын 4-р сургуулийн эмч клубын суралцагчид байна. Намайг Боёнсэ гэдэг. Намайг Анаж гэдэг. Намайг Гэрсэн гэдэг. За өнөөдөр би та нартай улаанбархны талаар мэдээлэл хүргэх чинь улаанбархан гэж юу вэ гэхээр улаанбархан өвчин нь вирусын гаралтай амьсгалын замаар хүнээс хүнд дамждаг дархлаажуулалтанд хамрагдаагүй өмнө нь өвдөж байгаагүй бүх насны хүмүүс өвдөх аюултай өвчин юм аа. Улаанбархан өвчний илэрх шинж тэмдэг болохоор халуурах, ханиалгах, хамрын ус гоожох, нүдний сас дөрвсөх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Уршигын сэргийлэх нь болохоор вакцин хийлгэх, гараа тогтмол угаах, амин дэмтэй хоол идэх, тэгээд тэгэхгүй нөгөө өвчтөе хүнээс холдох, улаанбархан нь ер нь агаар цэцлийн замаар дамждаг тийм амир хүнд өвчин болохоор ариун цэврийн захиад вакцинаа сайн хийлгэсэн тохиолдолд ер нь бол уршигын сэргийлэх болно. Улаанбархны эсрэг вакцин гэдэг нь болохоор улаанбархан өвчнөөс хамгаалж дархлаас суулгадаг тархилга. Тэгээд улаанбархны вакциныг яагаад хийх ёстой вэ гэвэл улаанбархан өвчин өөрөө маш хурдан тархдаг өвчин. Тэгээд вакцин хийлгээгүй 10 хүний 9 нь халдварх өндөр эрсдэлтэй байдаг. Вакцин хийлгэснээр өвчнөөс хамгаалагдаж бусдад халдвар төгөх эрсдэл багаснаа. Анхаарал хандуулсан баярлалаа. Дараагийнхаа подкастаараа уулзъя.